Харин залуучуудын асуудал бол их орхичдөг гэж би зөвхөн өөрөө залуучдын байгууллагад ажиллаж байсан хүний хувьд бол их хардаг байсан л да. Хүүхэд гэр бүл явцдаг. Тэгээд залуучууд ялангуяа нэг амьдралын гараараа хөл тавьж байгаа залуу гэр бүлүүдийн орон сууцтай холбоотой асуудал, залуу гэр бүлүүдийн гарааны бизнес эрхлэх чадвартай холбоотой асуудал гэдэг их олон зохицуултууд бол олон улсын байгууллагад байдаг юм л. Манай болохоор залуучдын байгууллагыг одоо төрийн бас байгууллага хариуцна гэнгээ явцдаг. Тэгээд одоо бол залуучдын байгууллага маань нийгмийн хүүхэд гэр бүлийн ч юм уу эсвэл залуучуудын амьдралын асуудлыг шийднэ гэхээс илүүтэйгээр бараг улс төрийн байгууллага шиг л харагдаж эхэлж байна шүү дээ. Тэгэхээр энэ өөрөө төрийн бас байгууллага одоо хууль эрх зүйн ч юм уу олон улсын конвенцийн хэрэгэн ч юм уу энэ бүх асуудлуудыг цогцоор авч явах боломжгүй маань. Тийм учраас үүнийг бол төрийн нэгдсэн бодлогод хамруулсан одоо төрийн захиргааны төв байгууллага байх нь бол зүйтэй юм а гэж бодож миний хувьд санаачилж одоо энэ зохицуултыг бол оруулсан байна. За дэд сайд дээр Чех Хүрлатер гишүүн Дам очир гишүүн одоо бид гурав бол бүлэг дээр эсрэг байр суурьтай байсан. За та бүхэн санаж байгаа 2011 онд би өөрөө дэд сайдаар томилогдохын өмнө яг мэдээлэл хийгээд тэгээд дэд сайдаас татгалзаад дэд сайдын бүтэц зүйл эдийн засаг хүнд үед бол дэмий юм а гэж хэлжсэн. За энэ байр суурин дээр бол миний хувьд бол өчтөр хандсан. Гэхдээ яг ер нь бол дэд сайд бол байх нь зүйтэй юм а гэдэг юм олонхын шийдвэр гарсан учраас бол миний хувьд бол бас хүндэтгэлтэй хандж байгаа.